За намайг Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн малчин Б Баяр Жаргал гэдэг. Би энэ нутагта нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2015 онд энэ Gardasil гэдэг вакциныг хийлгэжсэн. Би анх энэ Gardasil гэдэг вакциныг телевизээр мэдээгээр үзчихсэн. Тэгээд энэ нь болохоор тэр үед бага насны хүүхдүүдэд хийдэг вакцин гэжсэн. Одоо насан турш улсуудад бол шинжилгээ хийгээд ирүүл бол хийлгэж болно гэж сонсчоод би ер нь хийлгээд үзье. Хийлгэе гэж бодоод шинжилгээг нөгсөө. Тэгээ эрүүл гарсны үндсэн дээр 2015 онд энэ вакциныг хийлгээд тэгээд тэрнээс хойш чинь 2021 онд миний баг хүү гарсан. Тэгээ энэ вакциныг энэ Gardasil гэдэг вакциныг хийлгэснээр надад бол ямар ч өөрчлөлт байгаагүй, ийм надад ерөөс байгаагүй. Би энд илүү дутуу юм одоо өвдөх зовоорч гэдэг юм одоо тийм юм өртөө гараагүй. Миний хүүд ч гэсэн тийм юм байхгүй. Одоо 4 настай эвэрүүл сав саруул хүүхэд гүйж явнаа. Тухайн үед мэдээнээс ойлгохдоо бол энэ вакциныг хийлгэснээр нэг өвчлсөн хойноо одоо эмчлэх биш өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх арга юм байна гэдгийг ойлгоод энэ вакциныг хийлгэж байсан л да. Тэгээд манай хөдөөнийхэн бол одоо вакцины талаар ч юм уу эсвэл тарилга тарианы талаар юм бол одоо буруу тэрийг хийлгэсний дор одоо хийлгээгүй явсан зөв мөвч гэдэг юм уу би бинээсээ тийм ам яриагаар л сонсдгоос биш мэдээлэл айгүй бага байсан тэр үед одоо бол интернет сошиал орчин хөгжсөн утаснаас айгүйх мэдээлэл авж байгаа. Тийм болохоор одоо энэ вакциныг хийлгэснээр бол одоо бид нэр өөрсдөө өвчнөөс урьдчилан сэргийлэх юм байна. Ганц арга юм байна. Энэ вакциныг хийлгэснээр гэж би бол ойлгож байна. Тэгэж бас малчтаа одоо өөртөө адилхан хөдөө амьдардаг бүсгүйчүүд, эмэгтэйчүүдтэй хэлмээр байна. Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт.